Сайн байцгаана уу? Happy Workplace подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Тэгээд энэ дугаарынхаа сэдвийг ярилцахаас өмнө манай дээр ирсэн нэгэн бодит тохиолдол кейсийг та бүхэнд хуваалцахаар шийдлээ. За тэгээд энэ дээр юу гэж гарсан бэ гэхээр Монголдоо л ганц хоёрт тооцогддог томоохон компанид ажилд орсон. Буруу удирдах арга барилтай хэлтсийн удирдлагатай таарч ажлаасаа халшран сэтгэл санааны дарамтд орсон гэсэн байна. За тэгээд анх ажилд орохдоо юу басан талаар ярьсан юм л да. Дарга нь эрт ирэх, орой явах, ажил хэрэг цовцлох, хурц өнөртөө бас төрөхгүй байх, хумсаа тод бодохгүй байх, ажлын эрчүүдтэй ангалзаж хий хоосон сэлгүүцэхгүй байх, гол нь компани үйл ажиллагааны талаар харилцагч байгууллага үйлчлэгээ авч байгаа хүнд муугаар ярихгүй байх гэх мэтчлийн шаардлага тавьсан. Тэгээд ажил нь одоо тухайн хүн энэ үүрэг хариуцлагыг хаана тодорхойлсон байдаг вэ? Хаанаас харж болох вэ гэж асуусан чинь чи харж яах вэ? Би хэлээд байв шүү дээ. Зүгээр л миний хэлсэн зүйлсийг байгууллагад зөвшөөрөхгүй хориотой гэж бод гэсэн нэ. За тэгвэл зөвшөөрөгдөх зүйл нь юу вэ гэж асуусан чинь миний даалгасан ажлыг цаг алдалгүй хийх, бас захирал менежерүүдэд өөрийн хийж буй ажлыг миний зөвшөөрлгүй ярихгүй байх. Чи хийх би хийх нь хүнд ч хамаагүй миний зөвшөөрлөөр ярих гэх мэт зүйлсийг хэлсэн. Тэгээд энэ айгүйх ажил үүргээс илүүтэй айгүй дарамттай санагдсан. Тэгээд тухайн хэлцийн одоо халгаа ихцэлж харахад хүртэл хэцүү санагцсан. Тэгээд амралтын цагаар бусад ажилтнуудтай амралтын өрөөнд тухайн хүнийг танилцуулахдаа энэ манай шинэ хүн ганц бие нөхөргүй гэх мэтээр зохисгүй танилцуулсан ба уулздаг хүн байгаалахтаа гэх мэтээр таамаг төвшүүлэх хоорондоо ярилцсан. Тэгээд ямар ч зохион байгуулалтгүй соёлгүй газар орч ирчлээ гэд одоо ер нь айгу яхаа мэдгүй суусан. Тэгээд анхны ажил хийд ер нь төсөөлж байгаагүй тийм дарамт мэдэрсэн гэсэн өөрийнхөө болсон явдлыг бодит тохиолдлыг хуваалцсан байна л да. Тэгэхээр өнөөдрийн маань сэдв болохоор ажлын байранд дах сэтгэл зүйн дарамт за өөрөөр хэлбэл хүчирхийллийн талаар ярилцах. За тэгвэл яг энэ сэдвийг ярьж эхлэхээс өмнө ер нь хүчирхийлэлтэй дарамт гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Яаж тодорхойлдог? За тэгэхээр хүчирхийлэл гэдэг маань болохоор яг одоо хуулиндаа юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр хин нэгэн хүн ерөөсөө өөрийнхөө их мэдлийг тогтоох зорилгоор бусдыг янз бүрийн хэлбэрээр дарамтлахыг бол хүчирхийлэл гэдэг. Ингэхдээ болохоор бие махбодын хүчийг ашиглаж гэмтэх буюу to injure тэгээд зөв бус харилцах, хохироох, устган суйруулахыг хэлдэг гэж бол дурдсан байдаг. Тэр дундаа бид нар хүчирхийлэл дотроос бол бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтыг нэлээд сайн мэддэг. Харин сэтгэл санааны хүчирхийлэл гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Тийм ялгаатай ойлголт юм гэдэг талаар бол харьцангуй одоо ойлголт маань нэлээд бага байдаг тийм. Тэнгүүт энийг жишээлбэл манай Монгол улсад хуулиндаа юу гэж заачсан байдгийг, олон улсад яг энэ сэтгэл санааны хүчирхийлэл гэдгийг юу гэж тодорхойлдог вэ гэдэг бас ингэ харьцуулж хэлвэл зүгээр болов зүйтэй болов гэж бодож байна л доо. Тэгэхээр Монгол улсад бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6-гийн 3 дахь хэсэгт нь хүний хүсэл зориг эсрэг тодорхой үйлдэл хийх, эсвэл хийхгүй байхыг албатах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, занал хийлэх, бусдтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусдад хэлбэрээр сэтгэл санааны шаналл үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэж нэрлэдэг. Буюу одоо яг юу хийвэл энэ сэтгэл санааны хүчирхийлэл гэдгийг тодорхой тий. Одоо мөрдөн мөшгөх, занал хийлэх ч гэдэм юм. Ингэж заасан байдаг. Харин олон улсад болохоор яг энэ сэтгэл санааны хүчирхийлэл буюу одоо олон улсын нэршлэр нь emotional abuse гэж нэрлэж байна, psychological abuse гэж нэрлэж байна тий. Энийг юу гэж тодорхойлж байгаа гэхээр хүнийг оюун ухаан сэтгэл хөдлөлөөр нь удирдах, за гомдоох, хүчин мөхөс байлгах, айлгах зорилгоор ашигладаг олон төрлийн үг, бие махбодын бус үйлдэлүүдийг тогтмол, санаатаагаар үлдэх, эсвэл хүний өдөр тутмын амьдрал, бодол санаанд нөлөөлж төөрөгдүүлэх, өөрийн тухай ойлголтыг өөрчлөх, сайн сайхан байдалд нь хор хөнөөл учруулах явдал гэж дурдсан. Тэгэхээр яг энэ хоёр одоо тодорхойлолтын ялгаа нь юундаа байна гэхээр одоо чинь миний хувьд олон улсад болохоор сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг илүү юм даалт хэлбэртэй байж болдог шүү. Тэ одоо бидний зүгээр гээд хүлээгээд авсан зүйл ч гэсэн сэтгэл санааны хүчирхийлэл байх магадaltaй шүү гэдгийг илүү зааж өгсөн. Жишээ нь төөрөгдүүлэх, өөрийн талаар ойлголтыг нь одоо өөрчлөх гэж байна. Тэгэхээр бид нэр өөрсдөө тэрийг анзаарахгүй явж байгаа магадлал айгүй өндөр тий. Монгол улсад болохоор илүү яг тодорхой заасан. Занал хийлэх, өртөж мөшгөх, гутаан доромжлох гэдэг ч юм ингээд заасан байт юм. За тэгвэл яг өнөөдрийн дугаараараа ярих гэж байгаа ажлын байранд дах сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг маань өөрөө юу вэ гэхээр ажлын байранд дах ажилтнуудыг хянах, за тэгээд айлган сүрдүүлэх, удирдах зорилгоор бие махбодын бус арга хэрэгсэл ашиглахыг хэлдэг.
За энэ нь болохоор одоо амаар болон бичгээр харилцах байдаг ч юм уу. За эсвэл янз бүрийн тохио зангаа уртаар одоо хүнд амьсгаадах гэдэг ч юм уу те хажууд ийм үгэн биш тэгсэр нэг үл биш нэг юм Тийм. бас бие зан хэлэмжээр үйлсийн шинжтэй ч юм шиг. байж байгаа. Тийм одоо хэлбэрүүдтэй бас байж болдог баг. Тэгвэл яг энэ ажлын байранд энэ дарамт сэтгэл зүйн дарамт хүчирхийлэл гэдэг нь хизэнээс бий болсон ойлголт юм бол хүүхдүүд хүн яг ямар хай. Яг хүүхдүүдийн хувьд судлаад үзэхээр одоо боолчлын нийгэм гэж бид нэр ярьдаг те. Тэр үед бол ер нь ийм хүндлэг бус харьцах тухайн хүнийг одоо эд хөрөнгө хийгээд кастинг системийн дагуу доромжлох, гутаах, за эсвэл бүр амь насанд нь одоо хохирол учруулах байдлаар ч юм уу энийг бол сэтгэл санааны дарамт, сэтгэл зүйн хүчирхийлэл гэж үздэг байсан байна. Тэгээд 1980 оноос ерөнхийдөө бол сэтгэл зүйн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, за эсвэл одоо юу гэдэг чинь зөндөө олон нэр томьёогоор хамгийн анх бол гаргаж ирж ирсэн байгаа даа. За тэгээд аж үйлдвэрийн хувьсгалын үеэр болохоор нэлээд олон хэлбэртэй одоо ийм комплекс асуудал юм байна. Энэ бол ямар ч хэлбэрээр байж болох юм байна. За бие махбод хүрэх байдлаар байж болох юм байна. За эсвэл гутаанд доромжлох те эсвэл гүтгэх байдлаар байж болох юм гэдэг ч юм уу илүү комплекс шүү, илүү олон төрөл шүү гэдг нь бол аж үйлдвэрийн хувьсгалын дараагаар бол гарч ирсэн. Тийм ойлголт юм бэл. Түрүү ярьлаа л да ингээд шууд үгээр хийлж болно те үгээр сэтгэл зүйн дарамт учруулж болно. За эсвэл үүлээ бие хэлэмжээр ч юм уу гэж болно. Тэгэхээр нэг юм тодорхой өөр төрлүүд байхад нь те. Тэгэхээр энэ төрлүүд нь талаар ярилцгаа. Тэгээ ерөнхийдөө бол яг маш олон төрөл бол байдаг. Гэхдээ өнөөдрийн дугаар дээр болохоор бид хоёр тэр болгоныг гэхээс илүү түгээмэл байх магадлалтай. Бид нэр өөрсдөө анзаардгүй байх магадлалтай ч юм. Анзаардгүй байх магадлалтай төрлүүдийн талаар ярив. Тийж бас ярихаар бэлтгэсэн байгаа. За хамгийн ихнийх нь болохоор нэлээд түгээмэл одоо манай монголчууд мэддэг газлайтинг гэдэг одоо сэтгэл санааны хүчирхийллийн төрөл байдаг. Тэр нь яг өөрөө юу гэсэн үг вэ гэхээр тантай хамт ажилладаг хүн одоо баримт нотлохоог байнга үүсгээд гуйвуулаад те одоо таны үнэн гэж итгэж байгаа зүйлийг үргэлж гуйвуулаад таныг бодит байдлын талаарх тэр төсөөллийг чинь буруу гэж эргэлзэхэд хүргэх. Одоо тэрийг ажлын байранд сэтгэл санааны хүчирхийллийн нэг төрөл буюу газлайт гэж нэрлэдэг байна. Жишээлбэл одоо юу гэдэг би зүгээр л хэлсэн шүү дээ. Чи одоо юу хүн дээр тусгаж авдیں۔ Тин чи юу сүртэй юм гэж хэлэх ч юм уу тий. Гэтэл тухай одоо нөхцөл байдал тохиолдол нь бол тухайн ажилтнаа хүн дээр тусцсан байхад чи юу сүртэй чи зүгээр жижиг юм хүн дээр хүлээгээд авчлаа гэж хэлэх чинь буцаад буруутгах тэр үний одоо тэр мэдрэмж бодлыг нөгөөсгөх өөр болох гэж оролдож шүү дээ. Тийм бас нэг төрлөөд байна. За дараагийн сонгосон болохоор word salad буюу одоо үгэн салаад гэх юм уу те. Энэ яадаг вэ гэхээр ажлын байранд тань хэн нэгэн хийсэн үйлдлийн хадлаа хариуцлага хүлээхгүй тул зайлсхийн тул танд юм ойлгомжгүй хэлдэг юм үг хэллэгийг ашиглаж ярих. Тэгээ утгагүй тайлбар хэлэх. Одоо жишээл юу үсээд байгаа нь тодорхой бус. Эсвэл яг одоо ажлын байрнаар тохиолдог жишээгээр тайлбарлах юм бол ямар нэг одоо хийсэн ажил үүргийг тань маш сөргөөр шүмжлэх гэж байгаа мэдтэй хоолойны өнгөөр ярьж байгаа хэрнээ хэлэх гэж байгаа үеийнх нь утга санаа юм эерэг байх ч юм. Тэгэхээр тэр хооронд бас хүнийг төөрөгдүүлээд байна те. Одоо юу гэдэг энийг одоо хин хийсэн юм бэ гэдэг нэг мууртай сөрөг үг хэлэх гэж байгаа юм шиг царайны хувирал дуу хоолойныг гаргаж байгаа хэрнээ дайжгүй л болсон юм биш үү. Гэтэ энийг жоох ингийн янзлж марч юм уу гэх мэтчлэн юм юу гэж байгаа тодорхой бас байх. Ойлгомжгүй эерэг тэрнээс олж ингээд тухайн хүнд ингээд юм үл ойлголцох байдал магадгүй айц ч юм уу төгшүүр бас мэдрэгдэж байна. Яг зөв. За өөрөөр бас нэлээдгүй түгээмэл тохиолддог юм emotional blackmail буюу одоо тухайн хүний айдас, төгшүүр тэ эсвэл нөгөө юм буруутай мэдрэгдэх байдлаар өөрийг нь одоо юу гэдэг чинь ингээ барьцаалах. Би хүснээ хийлэхийг өөрийнхөө хүсний хийлэхийг оролдох гэдэг ч юм. За тэгээд чиний энэ одоо асуудал чинь тухай би мэднэ. Хэрвээ чи энийг хийхгүй бол би тэрийг чинь ажлынханд хэлчихэ шүү гэж одоо сүрдүүлэх ч юм те. Тухайн хүний айц дээр нь ингээ тоглолт хийх ч юм. Тийм төрөл бас байдаг байна. За бас ambient abuse буюу ингээд яг юм тодорхой ил биш тий хамт ажилладаг хүнтэй ингээд шууд бус даал хэлбэр үйл явдлаар юм дайсгансан орчныг бий болгох. За тэгээд тэгснээрээ стресс эсвэл юм сэтгэл төвшөртэй байдалд хүрэх. За тэгмүүд энэ сэтгэл санааны хүчирхийллийн төрөл дээр надад бодогдож байгаа жишээ нь болохоор юм ярих гад хажууд нь одоо очдөг ч юм уу эсвэл бүгдээрээ хамт сууж ах хажууд нь ирэхэд шууд гараа явдаг. Зүрээд явдаг гэдэг ч юм уу те. Тэр бас нэг төрлийн юм үл анзаарагдам ийм дайсгансан байдал үүсгэсэн байдал. За moving the goalpost буюу ингээд зорилгоо өөрчлөөд баг.
одоо ингээд тань тавигдах ажлын хүлээлттэй ингээд ямар шалтгаангүйгээр ингээд байн өөрчлөгдөх. Тэгснээрээ та ингээд өөрийгөө ингээд юм шаардлага хангаагүй мэт ингээд хизээ чангалтай сайн биш юм шиг тийм мэдрэмж төрүүлэх зүйл ерөөсөө сайн байж чадахгүй юм шиг мэдрэмж төрүүлэх. Дээр ямар жишээ? Энэ бас нэлээд үтгүү юм бил чи. Одоо чинь хийж байгаа ажлыг нь үнэлэхгүй байх үгүйсгээл за наадах одоо болбол гэж байнга одоо нөгөө зорилгоо өөрчлөх юм. Гэтэл тэр дуу бас ажилтан давхар төөрөгдөж байна тийм. Гэхдээ одоо төрөний дурдсан байгаа тэр сэтгэл санааны төрлүүд, сэтгэл санааны хүчирхийллийн төрлүүд нэг удаа ерөнхийдөө бол давтагдах биш удаан хугацаанд ингээ байнга давтагдж байгаа тохиолдолд бол энэ асуудал байна гэж бас үзэхээр. Дараагийнх нь болохоор ингээд хүлээн зөвшөөрөхгүй байх те урамшуулж цаашаахаас зайлсхийх. Тэ одоо таны хүчин чармаалтыг хүлээн зөвшөөрч үнэлэхээс татгалзаж тэгээд улмаар тэрнээс болоод та ингээд үнэлэгдэхэд бол илүү хичээх хэрэгтэй болдог ч юм уу те. Тийм байдалд оруулах. Цаад өөртөө маш их дарамт мэдэрх те. За энэ дээр одоо юу гэдэг чи удирдлагын зүгээс ажилтна нэг сүртэй юм хийцэн юм шиг. Нэг их юм хийцэн юм шиг гэж ярьдаг ч юм. Наадах чи хинч хийж чадна штий. Нэг сүртэй юм гэж бас хэлэх ч юм уу те. Тийм байж болох. За дараагийнх нь нэгэн буюу одоо гээд доош нь хийх тий. Гэхдээ яг ингээд шууд утгаар доош нь хийхээс илүүтэй юм яжилсан байдлаар ингээд юм магтж байгаа юм шигээр тэгсэрнэ цаагаараа таны өөртөө ихтэй байдалтай ингээд сүргээр нөлөөлөд тэгснээрээ та ингээд бусдад зөвшөөрдөг ёстой юм шиг илүү их ингээд таалагдах ёстой юм шиг тийм байдалд оруулах. Дээр юм яжилсан байдлаар гэдэг нөгөө хүмүүс их ярьдаг штеп. Энэ одоо бондгор юм байж нэг хөвсөлтэй. Энэ эсвэл тарган юм байж өөртөө амар ихтэй гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө чи өнөөрөө будж байгаа ч хөөрхөн л шүү дээ. Мөрөө будахаараа хөөрх юм биш дээ гэдэг ч юм. Яг харахад ингээ магтаад байрны цаагаараа ер нь бол нэгээд доош нэгээд ам шиг те. Дарамжлаад байгаа юм шиг те энэ л та. Дараагийнх нь minimization буюу одоо таны мэдрэмж, ололт, амжилт, санаа зовлоныг ер нь бол байнга үл ашааж за тэгээд няцааж тэгээд тань үл тоомсорлогдсон мэдрэмж төрөл. Энэ дээр бол одоо юу гэдэг бид нар бүгдээрээ л энийг туулаад гарсан шүү дээ. Чин сүртэй. Энд ч одоо байж л байдаг юм шиг тэгээд уг нь бол тухайн хүнд нэзэгдэж байгаа мэдрэмж нэлийн хүндтэй өөртөө хэцүү тухгүй байхад за чи юу сүртэй юм бэ? Ер нь бол газлайтингтэй төстэй. Гэхдээ илүү нөгөө өөрийнх нь мэдрэгдэж байгаа өөрт нь нэзэгдэж байгааг нь тоохгүй байх тийм тоохгүй өнгөрөхтэй холбоотой. За дараагийн patronizing буюу айгүй ивэлж ивээсэн одоо ингээд одоо илдгээр ингээд өхөөрцөн юм шиг тийм байдлаар өнгөөр ярьж гэтээ цаагуур болохоор айгүй тийм өөртөө ихтэй байдлыг бууруулах. Жишээлбэл шинэ ажилтнууд ч юм уу залуу ажилтнуудыг энэ их ажиглагддаг те залуу ажилтнуудыг хөөрхий энийг жоохон юм тань ялах юм гэдэг ч юм хийж чадахгүй те хөөрхийг ялах юм гэдэг ч юм. Ийм нь одоо яндаа ч юм уу эхлээд ингээд наагаараа ивэлээд ингээд ихрүүлээд даа юм шиг нэ цаагаараа одоо ингээд юм хийж чадах юм уу да гэсэн байдлаар тийм. Тийм ээ. За дараагийнх нь silent treatment буюу одоо хамт ажилладаг хүнтэй нэг юм таныг шийтгээд гэхдээ тэр нь нэг юм чимээгүй шийдэж байгаа нь одоо харилцаа холбоогоо таслах байдлаар шийдэж байгаа. Юм дуурахгүй байх ч юм тийм. Эсвэл одоо харахгүй байх тийм. Сасаагүй биш өнгөрөх. За тэгээд intimidation буюу энэ болохоор яг юм бүр яг томруунаар одоо айлган сүрдүүлэхтэй тэгснэрээ өөрийнхөө хэрэгшээлтэй байлгах удирдах гэж орлоо. Энэ бас нэлийн түгээмэл л. За бас нэг өөр нэг сонгож авсан нь болохоор bearing and switching буюу ямар нэгэн зүйлээ ингээ амлаад эсвэл ямар нэгэн зүйлд итгэл ингээд үзүүлээд итгэлийг нь олж авсныхаа дараа зам байдлаа өөрчлөх. Тэгснэрээ айгүй эргэлзээ төрүүлэх. За өөр бас public humiliation буюу яг олон нийтийн өмнө те бусад хүмүүсийн өмнө таныг одоо айгүй эвгүй байдалд оруулах. Тэ өөрийгөө илүү дүүйлэхтэй өөртөө ингээд юм одоо даваа байдлыг олохын тулд өмнө эвгүй байдалд оруулах гутаанд дарамжлах. За сая бас бит хоёр нилээдгүй олон төрлийг дурдлаа. Гэхдээ энэ дурдсанаас маань өөр гадна маш олон төрлүүд байдаг. Дээрээс нь нэмж хэлмээр байгаа зүйл маань юу гэхээр шалтгаангүйгээр таны ажлын бүтээмж буурдаг ч юм уу эсвэл шалтгаангүйгээр таны анхаарал төвлөрөлт маш их буурсан. Шалтгаангүйгээр та хин нэгнийг харахад маш их төвшдөг ч гэдэм үү. Энэ
бүх асуудлуудыг чинь цаана магадгүй ажлын байранд байх сэтгэл санааны хүчирхийлэл байж болцсохгүй. Тэгэхээр та бүхэн саяны одоо сэтгэл санааны хүчирхийллийн төрлүүдийг сонсох хавцтай нэгнээс удаан хугацаанд байнгын давтамжтай эдгээр үйлдэлүүдийг мэдэрч ийсэн. Эсвэл одоо ч гэсэн мэдэрсээр байгаа. Эсвэл магадгүй та эдгээр үйлдэлүүдийг хэн нэгэнд одоо хийдэг те ийм зан үйлийг гаргадаг болвол тоохгүй өнгөрөөж болохгүй. Ерөнхийдөө бол хайж болохгүй тийм зүйлээ хэн нэгнээс та заавал тусламж авах хэрэгтэй шүү гэдгийг бас бид хэлмээр. Тэгээ сая дурдлаач тийм байдал ажиглагдчихвэл магадгүй цаашлага нь энэ байж болно гэдэг. Тэгэнгүүт ер нь бол яг ийм сэтгэл зүйн дарамтад өртсөн хүмүүс хөвчлэн бас анхаарал төвлөрөлтэй хүмүүстдэг шийдвэр гаргах чадвар багасдаг. Дээрээс нь ажлын үр бүтээмж хамгийн гол нь ингээд өөртөө итгэдэг, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь цаагаараа маш буурсан байдаг. Тэгэхээр одоо ийм асуудал магадгүй өртцсөн те ингээд сэтгэл зүйн хувьд ингээд аягүй хямарсан ч юм уу. Тийм хүмүүст одоо ямар хор нөлөө байж болох вэ? Ийм асуудал өртөөд байвал яваанда. Тэгэхээр яг саяны номон гэрэл сэтгэл судлаачийн дурдсан байгаа тэр нөгөө шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжлээд улмаар дараах эрсдэлд ер нь бол оруулах магадaltaй. Тэгээ энэ эрсдэл өртдүүлж одоо болцшгүй гэх юм уу. Энийг болохоор сэтгэл санааны хувьд, зан үйлийн хувьд, за тэгээ сэтгэл хөдлөлийн хувьд гээд 3 хуваагаад ярил бас зүйтэй болов уу гэж бодлоо. Жишээлбэл сэтгэл санааны хувьд биднэрт одоо урт удаан хугацаанд сэтгэл зүйн хүчирхийлэл өртөөж яваад байвал ямар асуудал үүсэх вэ гэхээр мэдээж хамгийн нэгдүгээр сэтгэл готрал, сэтгэл түгшүүр. За тэгээд үүнтэй холбоотойгоор нөгөө монголчуудын маш сайн мэддэг эмнэлгийн дараах стрессийн эмгэг буюу PTSD гэж болно. За тэгээд нойргуудалд хүртдэг. Одоо унтах гэхээр л өдөр нь ажил дээр нь бас юмнууд нь бодогдоод нойр хулжчихдаг. Тэгээд тэр нь удаан үргэлжилсэн ч юм уу тий. За тэгээд идэх эмгэгүүд бас байж болно. Идэх стресстэй маш их идэх. Эсвэл бүр шимт хижил авч чадахгүй бүр ингэ одоо хоол идэх туршилгүй болох ч үгүй юм уу. За тэгээд ажлын байранд дах сэтгэл зүйнийг асуудал болох ажлаас гашрах хам шинж төртөх тий тэр гэж болно. За тэгээд бүр цаашлбал амиа орлох хордлого гэж болно. Одоо энэ асуудалтай холбоотойгоор тий тэр нуртаа хугацаанд үргэлжилжүүл. За тэгээд мэдээж өөрийн үнэлэмж буурч эхэлнэ. Түрүүн бас ярьсан. За зан үйлийн хувьд болохоор ер нь бол өөрийгөө гэмтэх үйлдэлүүд маш их хийдэг. Өөрийгөө буруутгадаг. За тэгээд өөрийгөө үзий ядаж эхэлдэг. Би болсонгүй, би муу байна гэдэг ч юм. За тэгээд альва нэг юмсыг юусоо тоохоо болох. За тэгээд эсвэл нөгөө талаараа бусад хүмүүсээс хит их анхаарал халамж үүсэх. Намайг анзаараач, намайг хайрлаач, надтай хамт байгаач гэх юм тэр нэгтэй маш их хит ихээр хүсэж үйд юм. За тэгээд сэтгэл хөдлөлийн хувьд тэр хүнд ямар өөрчлөлт гарч болох вэ гэхээр уур бухимдлаа зохицуулж чадахгүй болох. Маш их уур уцаартай бухимдалтай тийм сөрөг хандлагатай болох ч үгүй юм. За тэгээд өөрийнхөө нөгөө мэдрэмжийг илэрхийлэх, зохицуулахад нь асуудал үүсч эхэлнэ. Яагаад тэгэхээр хин нэгний өмнө өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлсэн чинь нөгөө нь буцаа сэтгэл санааны хувьд хүчрхийлсэн чинь за юм сүртэй юм дээ гэж хэлээд тий одоо мэдрэмжийг илэрхийлэхэд нь саад учруулад тэгээд тэр хүн ер нь цаашдаа мэдрэмжийг илэрхийлэх хүсгээ болцсон байдаг ч юм. Ийм эрсдэлүүд бас биднэрт учрах боломжтой байдаг. Тэгэхээр нэмээд эдгээр одоо эрсдлүүдийг дурдсан дээрээ нэмээд тоо баримтууд бас дурдмаар байна л да. Жишээл 2021 онд хийсэн нэг судалгаа байна л да. Америкт хийсэн судалгаа. Тэр Америкийн ажилтнуудын 30% нь буюу нийтдээ бол 46.8 сая хүн сэтгэл зүйн хүчирхийлэл хохирогч болж исэн гэж мэдүүлсэн. Тэгэхээр яг энэ нөгөө 30% ажилтны чинь ойролцоогоор 22% нь сэтгэл зүйн асуудалтай болсон. Одоо нөгөө готрал түгшүүр гэдэг ч юм те. Тэгээ ерөнхийд нь ингээд том зургаар нь харахаар Америкт ажиллаж эхэлж байгаа хүмүүсийн 5 ажилтны тутмын 1 нь ажлын байрны гадуурхал төртдөг. Ялгуурлан гадуурхуулдаг, дээрлэхүүлдэг, хандлагуулдаг ч юм те. Тийм бас байдаг байна. Яг нь Монголд бол энэ төрлийн судалгаанууд хийгддэггүй биш хийгдэж эхэлж байгаа. Гэхдээ илүү нөгөө ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой судалгаа ч юм уу те. Ингээ харахаар 2022 онд жишээ нь UNDP-ийн хийсэн судалгаа бас үр дүн байна л да. Тэгэхээр энэ дээр тэр судалгааны үр дүнлэр Монголд ажил хийж байгаа 5 эмэгтэй тутмын 1 нь ажлын байрны бэлгийн дарамтд төрсөн гэдэг үр дүн гарсан байна. За тэгээ дээрэс нь 2018 онд хийсэн нэг судалгаагаар өмнөх 10 жилдээ харьцуулахад энэ ажлын байрны бэлгийн дарамт 18%-аар өссөн гэдэг том мэдээлэл бас гарч ирсэн байна. Тэгэхээр энэ бол бас тоохгүй өнгөрөөж болохгүй зүйлээ. Бидний ерөнхийдөө байдаг л зүйл штэ. За юун сүртэй ингэж хүлээж авах цаг бол нэг өнгөрсөн
гэдгийг бас подкастаараа дамжуулж хэлмээр. Түрүү ярьлаа шүү дээ нөгөө UNDP буюу нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн одоо Монголд одоо гадаад иргэн яамтай одоо хамтарч хийсэн судалгаа. Тэгээд энэ л хороо нөгөө аж ахуйн нэгжүүдэд хийсэн судалгаа тийм кейс судалгаас тэгээд тэн дээр бас нэг сонирхолтой санагдсан ямар байдлаар ийм сэтгэл зүйн юм дарамт ажил дээр ийм дарамт мэдэрдэг вэ гэсэн чинь хамгийн их буюу нэгдүгээрт шалтгаан нь болохоор хийсэн ажлыг үндэслэгүйгээр шүүмжлэх. За тэгэхээр ялч нөгөө шүүмжлэх те үндэслэгүйгээр шүүмжлэхээр ялч сэтгэл зүйн дарамт болж байна. За тэгээд хил үгээр доромжлох, харах. За илүү цагаар ажилуулах. Тэгээд ажлын байранд зааснаас өөр зүйл хийх. Гэх мэтчлэн ялгуурлаж харьцах гэх мэт. Юу нь бол түрүүний ярьсан ийм сэтгэл зүйн дарамттай холбогдох тийм тохиолдлуудыг гаргаж ирсэн байна. Хамгийн төлхөө илэрсэн зүйлээр тийм. Окей, тэгвэл хэрвээ хэнийг ийм асуудал өртөө гэвэл байдаг л зүйлдээ ч юм уу гэсэн байдлаар нь л хандаж болохгүй мэн тийм. Яагаад гэвэл сэтгэл зүйн одоо бүр нэлээд одоо ийм хүчтэй асуудалд оруулах магадaltaй гэж үзсэн ч тийм. За тэгвэл хэрвээ одоо манай подкастыг сонсож байгаа хүмүүс надад тэгвэл энэ тохиолдоод байгаа штэ би энэс болоод ингээд айгу төвшин мэдрээд байгаа юм байна штэ гэх мэтчлэн бодож ивэл ямар арга хэмжээ авч болох вэ? Юу хийж болох вэ? За тэгэхээр энэ төрлийн одоо хэрэгч байд юм уу? Энэ төрлийн тохиолдлууд маань мэдээлэгдэхгүй байгаад өнгөрөх тохиолдол маш их. Яагаад тэгэхээр мэдээлэхээс айдаг. Эсвэл яг одоо мэдээлэл хүргэжтэй шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүндээ магадгүй хүч хилүүлээд байдаг ч юм. Ийм тохиолдлууд их учраас зөвхөн ярихдахгүй, тоогдохгүй өнгөрөх магадлал маш их. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт ажилтан та өөрөө хэрвээ сэтгэл санааны хүч хилдвэртүүл мэдээлэх нь маш чухал. За мэдээлэхдээ тэр маань баримттай, нотлогоотой, за магадгүй гэрчтэй байвал одоо таны талд шийдвэр гарах магадлал бас нэлээд өндөрснөө. Одоо чинь олон улсад бол ингээд маш олон байдаг ч гэсэндээ яг репорт хийдэг хүмүүс нэлээд цөөхөн бас байгаад байдаг ч тийм. Тэгэхээр хамгийн нэгдүгürt бол мэдээлэх нь маш чухал. Хоёрдугаарт болохоор юу гэж хэлмээр юм гэхээр тухайн хүнтэй яг адилхан хүн болохыг битгий хичээгээрэй. Энэ юу гэсэн үг гэхээр энэ намайг одоо ингэж хүчрхийлж дарамтлалт юм чинь би хин нэг ч гэсэн очиод ингэ дарамтлж юм. Зөв өөртөө бас адилхан харьцах. Тийм одоо уур уцаартай мэт болох ч юм уу. Тэр бол та өөрийгөө буцаагаад гимтээгээд байгаа, өөрийгөө хайрлахгүй байгаагийн бас нэг жишээ байж болно. Тийм болохоор тэр хүнтэй адилхан хүн болохыг битгий хичээгээрэй. За тэгээд дээрэс нь та өөрийгөө бас маш сайн мэдлэгжүүлээд мэдээлжүүлж авах хэрэгтэй. Яг одоо саяны төрөл шинжүүдийг бүгдийн сайн мэдж авдаг ч юм уу те. Таних шинж тэмдгүүдээр нь тэрийг гадралдаг болдог ч юм уу. За тэгээд магадгүй та яг өөрөө өртөөгүй ч гэсэн таны эргэн тойронд хэн нэгэн ийм байдалтай байхыг та анзаарвал бас зүгээр битээ суугаарай. Тэр хүнд бас туслаарай. Бас өөрөө та тусламж аваарай гэж хэлмээр. Тэгээ ерөнхийдөө бол бас мэдээж мэрэгжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Мэрэгжлийн хуульчид. За яг энэ одоо сэтгцэд учирсан ийм хорийн талаар одоо гүнзгийрсэн тийм хуульчид байт юм уу? Тэрнтэй одоо хамтарч ажиллах хэрэгтэй. Дээрээс нь сэтгэл зүйн зөвлөгөөнд бас хамрагдах хэрэгтэй. Яагаад тэгэхээр танд анзаарахгүй удаан хугацааны сэтгэл зүйн асуудал үүссэн байгааг үүсэхгүй учраас тийм сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж мэрэгжлийн сэтгэл судлаачдтай бас уулзах хэрэгтэй. Одоо хэлжтэй түрүүн айгуу ярьсан зүйлээ та тодорхой болгомоор байна л да. Яа тэгэхээр ганц удаадаа ингээд янз бүрээр хилээд өнгөрөх өөр тий. Байнгын яг тантай тийм байдлаар харьцаад байгаа нь цаагаараа та өөрийнхөө өндлөг хүнлэмжинд сэтгэл дундуур болох. Дээрээс нь байнга тэр үнийг харахад төвшөртэй болох. Тэр нь өөр зүйлээр бас илрэх. Тий. Ажлаа хийж чадахгүй болох. Анхаарал төвлөрөх байх гэмт ийм том сөрөг нөлөө илэрч болцгүй учраас тусламж аваарай. Тий. Арга хэмжээ аваарай. Тоохгүй битээ өнгөрөөгөөрэй гэдэг нь тий. За тэгвэл байгууллага бас нөгөө арга хэмжээ сайн авч чадахгүй учраас хүмүүс мэдээлж репортлохгүй байх магадaltaй тий. Тэгэхээр байгууллага энэ талаар хэрвээ мэдчихвэл ийм зүйлээс урьдчилан сэргийлэхийн тулд ч юм уу юу хийвэл зүгээр. Тийм бол одоо бидний мэддгээр дотоод дүрм журманд бол хөдөлмөрийн аюулгүй байдлын том ашиг тусгасан байдаг тий. Яг тэрнтэй адилхан та байгууллага компанийнхаа дотоод дүрм журманд энэ ажилтнаас сэтгэл зүйн хувьд яаж аюулгүй байх юм бэ? Яаж амар тайван нөхцөл байдалд энэ ажилтныг одоо ажилуулах вэ гэдэг талаар дотоод дүрм журмдаа тусгаж өгөөч. Тэр бол бас маш чухал. Юуг одоо сэтгэл санааны хохирол учрууллаа гэж үзье. За юуг магадгүй сэтгэл санаанд хүчирхийллээ гэж үзье.
Тэгвэл ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бүр юм тогтолцооныхоо хувьд, дүрм журмынхоо хувьд цэцгэлээд өгч хэрэгтэй. Тэгээ одоо хүмүүсийн мэддэг шүглүүлэх тогтолцоо гэж байна тий. За эсвэл байгууллагын дотоод дүрм журмаар нөгөө дотоод аудит ч гэдэг лөө, гомдлын ажилтан ч гэдэг лөө, тэр ажилтнуудаа энэ үүргийг нөгөөд дээрээс нь тэр ажилтнуудаа нэмэлтээр хүний нөөцүүдээ за дунд чатны менежерүүдийг ч юм уу магадгүй энэ талаар мэдээлжүүлэх хэрэгтэй. Анзаарахад нь туслах хэрэгтэй тий. За ажилтнууд хүчрхийлэл төртөд хахаар ямар шинж тэмдэгтэй байдгийг тэрийг нь одоо бүр сургалт байдлаар зааж оруулдаг ч юм уу. Тийм байх нь бас соргог байхад туслана. Байгууллагын соёлоо ч юм уу энэ эрүүл зөв харилцааг одоо дэлгэрүүлэх юм янз бүрийн аянуудыг бас зохицуулах нь тийм аян өрнүүлж маах нөгөө дэлгэрэх эсвэл нэг тэр шиг тийм бас аян өрнүүлээд зөв ойлголттой болгоо. Яг зөв. Маш энгийн алхмуудаас эхэлж бас болох боломжтой байна. За тэгвэл нэг сонирхолтой зүйл нь хэрвээ надаа ийм сэтгэл зүйн үед ийм хөрөл учруулчлаа. За энэ хүний энэ намайг хүчрхийлэх юм бол яг тийм хуулийн гэх ч юм уу тийм арга хэмжээ авах тийм төгсөл байдаг юм бол манай Монголд тий. Нэг сайшаалтай гэхдээ нөгөө талтай одоо чинь сэтгэл судлаач хүний хувьд харахад дутагдaltaй мэт санагдаж байгаа зүйл нь болохоор 2023 оны 7 сарын 1-ээс манай Монголд сэтгцэд учирсан гин морийг барагдуулах тухай хуультай болсон. Тэгэхээр одоо нөгөө нийтээрээ мэддэг сэтгэл санааны хохирол, сэтгэл санааны хямрал гэдгийг чинь хуулиндаа болохоор сэтгцэд учирсан гин хор гэдэг нэршилтэйгээр за тэгээд тэрийг 1-ээс 5 хүртэлх зэрэглэлээр үнэлээд бидний хөдөлмөрийн үйлсний доод хэмжээг 499-өөс миний санаж байгаагаар 149 хүртэлх дахин билүү нэмэгдүүлээд мөнгөнд төлбөр авах боломжтой болсон. За тэгээ шүүхийн практикт ч гэсэндээ яг юм сэтгэл санааны хохиролтой холбоотой одоо шийдэгдэж байгаа шүүхийн шийдвэрүүд ч гэсэн нэлээд бүх гараад эхэлж байгаа. Тэгэхээр яг дутагдaltaй зүйл маань юу вэ гэхээр саашаалтан саяных дутагдaltaй маань юу вэ гэхээр яг ажлын байрны сэтгэл зүйч хийлдвэртүүл ингэнэ гэдэг зүйл залт бол одоогоор харах юм байхгүй. Тэгэхээр тэр одоо хуулийн хвчлэн одоо ямар нэгэн гэмт хэргийн охирогч болсон тохиолдолд сэтгэл зүйн хохирлын юм байна гэж тодорхойлж өгдөг гэсэн юм. Одоо юу гэдэг чинь автосол төрсэн байгаа тохиолдолд гэдэг ч юм уу. За эсвэл эрүүгийн хэргийг одоо хянан тогтоох үйл ажиллагаатай холбоотойгоор хохирсон байдаг ч юм даа гүтгэгдэх. За эсвэл нэр төрт нь халдсан гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бол сэтгцэд учирсан гим хороо одоо барагдуулах боломжтой. Яг одоо түрүүний хэлсэн тийм ажлын байрны хувьд сэтгэл зүйч шилдвэртүүл яах юм. За удирдлагаас нь одоо дарамтлагдаг үл яах юм гэдэг ч юм уу те. Тэрнтэй холбоотой яг нарийн хуулийн тийм зүйл залтыг бол одоогоор би бас харахаас сайн мэдэхгүй л. Тэр өрн байгууллага дотоод энэ талаар сайн бодлого журмдаа тусгаад арга хэмжээ авал зөв юм те. Дээрээс нь хүн бас өөрөө ажилтан өөрөө арга хэмжээ авч өөртөө тусламж ирэл хийх юм. Тэр нэмэлтээр бас дахин хэлмээр байгаа зүйл нь юу гэхээр бид нэр ерөөсөө тоохгүй өнгөрөөд айгүй удаан явцсан. Окей байж л байдаг штэ. Чи юм сүртэй юундаа уйлаад байгаа ч гэдэм. За чи угаасаа залуу хэмжээнд туршлахгүй ч гэдэм. Тэ энийг ингээд байж л байдаг хүн болгон л ингэдэг хүн болгон энийг туулаад өнгөрдөг зүйл гэж одоо бодоод маш удаан явсан. Гэтэл цаана одоо энэ ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотойгоор амиа хорлолт бас нэлээд өндөр байна. Японд жишээлбэл ажлынхаа хит их ачааллаас болоод ажлаасаа болоод амиа оролцсон бүр тусгайл нэршилсэн тийм нэршилтэй байдаг те биднээс өмнөх подкастуудаар ярьсан. Тэгэхээр ийм олон эрсдлүүд хор нөлөө хохирлууд байгаа учраас тоохгүй өнгөрөөж болохгүй зүйлээ. Энийг заавал анхаарах хэрэгтэй. Та заавал одоо тусламж дэмжлэгийг авах хэрэгтэй. Тусламж дэмжлэгийг өгөх хэрэгтэй. Анзаарах хэрэгтэй гэж бас хэлмээр. За тэгээд өнөөдөр энэ хүү нэг хөндөгдөөд байдгүй гэхдээ юм чухал сэдвийн талаар ярилцлаа. Тэгээд манай подкастыг сонсон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.